манай насны хайр нэртэй сайхан бүтээл бол хүний бас амьдралтай жамьяс хүүхэд нас, идэр нас, өтөл нас гэсэн одоо утга санаан дотор бүтээлээ зангидж хийсэн. Хөдлөрийн Баатар ардын жүжигчин төрийн шагналд Лусан Шар багшийн маань одоо гайхалтай бүтээлийн дээдсээс бид нар сонгож одоо энэ бүтээлээ би одоо алдарт бүжигчин Одонтой Гавьяатай, Усын Гавьяачин Батхуу тэгэхэд залуухан байсан Батхуу Гавьяатай бас энэ хоёртой зориулж хийсэн юм байгаа. Тэгээ одноо маань одоо яг яаж хийсэн, ямар бүтээлийг одноо л ярина л да одоо тийм. За өвгөн багшийн маань 3 дугаар уралдаан Батхан хотод зохион байгуулагдчих. За тэгээд энэ уралдаан руу явахын тулд одоо бас шинэ уран бүтээл дэглэх санаа гарсан. Тэгээд хүний одоо хүүхэд нас, идэр нас, өтөл нас харуулсан ийм сайхан уран бүтээл найзд нь байна. Тэгээд ийм сайхан уран бүтээл хийгээд уран бүтээл төрөхөд хамгийн чухал юм аялгау байдаг. Ая өөрөө сайхан байж ээж энэ сайхан дэглээч нэрээ онгодыг хөглж идэг. Тэгээ манай урлагийн гавьяа зүтгэлтэн наран гэрлэгч маань их сайхан одоо өвгөн багшийн үеэс эхлээд ажиллаж исэн энэ сайхан хүн маань зөвлөсөн л дээ. 60-70-аад оны үед одоо хийт болж исэн энэ сайхан аялгауунуудыг манай одоо үндэсний урлагийн театрын хөгжмийн найруулагч манай Асан Батэрдэн бол их сайхан найруулга хийж найруулж өгсөн. Тухайн үед бас л одоо бас бүжгийн урлагт бас л шинэлэг төрлийг гаргаж ирсэн. Энэ яагаад шинэлэг вэ гэхээр нөгөө асар хурдан хугацаанд хувц сольдог. Монгол ахуй тэр чигтээ явж тоглоом наадгаагаас ихсүүлээд Монгол ахуй тэр чигтээ явж байгаа. Дөөний сайхан хүүхдүүд юугаар тоглодгоо нөгөө чулуугаар тоглодог, эсэн дээр тоглодог. Тэгээд нөгөө ээж эмээ өвөөгийнхөө арга шээзгий за тэгээд эрэгтэй хүүхэд байх юм бол эмээл хазаараар ингээд тоглож явж ирдэг. Ерөөсөө л яг энэ Монгол ахуйг тэр чигт нь харуулсан энэ сайхан бүтээлийг Батхуу Гавьяатайгаа бүжиглж тэгээд энэ бас сайхан уран бүтээлд бас анхдагч нь байж ингэж энэ бүжгийг бүжиглжээ. Тэр насны хайр бүжиг маань бол үнэхээр одоо жүжиглэлд ур чадвар шаарддаг учраас мэдээж нөө манай Одонтой шөөрө тоглолтог сайтай Батхуу хоёр тэр нүрийн тоглолтог сайтай тэг хөдөлгөөнийг одоо утгачуулах утгаа хөдөлгөөнч тал дээр нь энэ хоёр дээр сонгосон басад манай хоёр тэргүүн байрын шагнал авсан ийм бүжгүүд тэг өнөөдөр манаас залуучууд ингээ бүжиглээд одоо манай их театрах бол уламжлалт ууртнаас сураад бүжиглээд явж байна. За тэгээ хатан бүжгийн чуулган маань залуучууд бол өнөөдрийн одоо энэ алдартай том гавьяатуудын хийсэн бүжгүүдийг одоо шинээр сураад хийж ин багшийнхаа хийсэн шинэ бүжгүүдийг хийж ин бас Монголын ард түмэндээ барьж байгаа бүжгийн баяр, өв соёл, тунгаамал, үнэт зүйл энэ нарийн эндийн бид нар одоо энэ цагаан сарын хаан баяр, үндэснийх баяр наадмаар л үзүүлдэг боломжтой. Бид нар одоо үндэснийхээ боломжлыг дээдлэх, багахах, үнд зүйлээ мэдрэхгүйгээр Монгол Улсын хөгжлийн мандран бадрлыг бол ярихад хэцүү. Бидэрт юу байгаа гэхээр үнэт зүйл, өв соёл, өвгдээс хаад хаттын маань уламжлал түүх өвгдээдс маань тэр гүн ухаан философи байгаа учраас бид нар өнөөдөр Монгол урлагаараа баян байж Монгол урлагаараа бид нар дэлхийн тайзыг эзэн дэлхийд Монгол ус гэдгийг харуулахын үндсийн л энэ байгаад байгаа юм. Тийм учраас одоо алдартай дууж, алдартай бүжигч бол дэлхийн бүх тайзан дээр дууж бүжиглэж байна.